За би одоо ингээд 15 дахь салбарыг хугацаагаар илгээх 1 сарын 1-ээс 1 сарын 31 ингээд тавьсан байж байна. За ингээд авлах шинжлэх энэ төр нэг асуудалгүй болж ирсэн. За тэгээд илгээх гээд одоо энэ зээл болголт илгээх дээр нэг асуудал гарсан нь илгээх гэдгээд арчингууд ингээд уншижсэн аа амжилттай илгээлээ гэсэн нөгөө хайрцаг цонх гарч ирэхгүйгээр шууд ингээд буцаад уншижсэн юм алга болсон. За тэгсэн чинь ингээд ороод үзсэн чинь ямар ч байсан энэ 1475 15 дахь салбарыг харагч байна. 1475 гэрээ бол илгээсэн байсан амжилттай. Тэгээд би яг энэ яг тэгж фидбек өгөхгүй байгаа ч гэсэн илгээчихэд байгаа юм байна гэдэг. Ингээд бодоод өнгөрсөн. За тэгсэн чинь зээл олголтын гүйлгийг илгээж ийн гэд дарах гэсэн чинь юу атсан. Ингээд илгээх гэд ингээд дарсан чинь сервер холбогдолт саллаа гэсэн юм гарч ирсэн. За тэгээд тэрийг рефреш хийсэн чинь зүгээр болсон. За би энэ дээр скриншот хийгээд авсан байгаа да. Тэрийг нэг харуулдаг. Скриншот руу гараа. Тийм одоо энд ингээд сервертэй холбогдож чадсангүй гэдэг. Илгээх гүйлийг илгээж байна гэдэг ингээд дарах гэсэн чинь. За тэгсэн чинь зүгээр рефреш хийгээл тэгэл буцаад ингээд дахиад салбараа сонгоод хугацаагаар гэдэг ингээд буцаад хугацаагаа хийгээл ингээд асуудал руу ажиллаж байгаа юм. Энэ ингээд бас нэгдүгээр асуудал юм шиг байгаа юм. Энэ сервертэй холболт нь ингээд заримдаа дундаасаа салаад байгаа юм. Энэ одоо юунаас болоод идэв? Эсвэл энэ манай интернетд байна уу? Эсвэл энэ сервер ингээд нөгөө жоохон явж гаад хэдмэнүүд болоод ч юм уу холболтон салаад эсвэл ачаал авахаар холболт салаад идэв юм. За тэгсэн чинь зээлийн барьцааг илгээх гээд ингээд гисэн чинь илгээж явж яснаа дундаасаа бас ингээд уншижээс ингээд бүрэнхий уншиж шүү гэдэг юм гарч ирж хагаад амжилттай боллоо гэсэн дэлгэц гарч ирхгүйгээр буцаад ингээд тэр найрлаад ингээд гооч дэлгэц дээр ирсэн. Тэгээ ингээд арангууд дахиад нөгөө сервер тавчдаар дарсан чинь сервер холболт саллаа гэдэг юм аа да. Тэгэж гарч ирээд. Тэгээ би юу гэж ойлгосон гэхээр энэ уншижээснаа яг дундуур нь серверийн холболтыг салаад тэгээд буцаад амжилттай боллоо гэсэн цонх гарч ирэхгүйгээр дундаасаа буцаад энэ дэлгэц рүү ороод ирж байгаа юм байна гэж ойлгосон. За тэгээд шалгаад ингээ харсан чинь энэ салбар 2 дээр барьцаа хөрөнгө тийм гэдэг нь 392, үгүй гэдэг нь 1083 гараад ирсэн. Тэгэхээр энэ 392 дээр явж хагаад тэгээ холбогдсон салаад тасарсан юм байна гэдэг дүгнэлт гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ барьцаа чинь бол 13 дугаар салбар дээр ингээд хийнгүүт бүр уншиж ийснаа тэг барьцаа илгээглээ гэж гарч ирээд байсан шүү дээ. Тэгээд энэ юу руу ороод харахаар барьцаа хөрөнгө үгүй гэхэд ерөөсө 216 гэрээ нийт байгаагаас бүгдээрээ барьцаа хөрөнгөхгүй байсан. Ерөөсө илгээдэг байсан гэсэн үг. Тэр нэг ийм 2-3 асуудал байгаад байна да. Энийг нэг шийдвэрлэж өгөөч л гэж.